Дөрмийн дагуу амралтын өдрөл угаасаа л сүүлэг юм уу? Юунд бол төдөө байгаа л юм ч одоо. Сүү арц хоёр бол аюу сайтай. Өөрөө л худалдаж авах юм бол олдсон аюу сайн. Тэгэд хамгийн гол нь цэвэр гэсэн үг шүү дээ, тий. Аюу гой. Тэр сүлд халах голыг зорьсон шалтгаан гэдэг бичлэгийг ер нь нэг тийм ажиллаар хийсэн юм. Тэгээд хийсэн чинь эргээд ингэ бичлэг эдитлэх онгод сэрээд тэгээд халах голд ирсэнээс хойш ингэ зүгээр өөртөө хадгалах гад хийсэн байсан бичлгүүдээ ер нь ингэ оруулъя да гэж бодоод. Тэгээд эхнээс нь зүгээр ингээд эвлүүлж үтсэн чинь яг нэг влог хийх ч гэдэм үү, ер нь зүгээр юм одоо эвлүүлэх ямарч зориггүй хийсэн болохоор өөртөө ингэж харах гэж дараа нь өөрөө үзэх гэж хийсэн болохоор ингээ ямар ч юм холболтууд ерөөсөй байхгүй. Тэгэхээр заавал ингээ өөр өнийг ярих ч юм уу, эсвэл дуу оруулах ч юм уу нэг нэмэлт юм хэрэг болцсон. Тэгээ тэрнээрээ залах өрөөд тэгсэр нэ ингээд нэгэнд хийн гэж бодоод баахан бичлэгнүүд үзсэн чинь нэрээ амир хөөрхөн санагдаад оруулчвал тэгэл байж гэн. Тэгээд мэдээж хэрэг халах голд ирсэн эхний үеийн тухай болохоор яаж өрөөгөө тохижулсан бэ? Яаж ер нь тохиулсан бэ? Халах голдоо яаж тохиулсан бэ гэдэг бичлэг байсан. Ингээ хийсэн дараа талуудаа ингээ харсан чам. Тэгэхээр одоо амралтын өдөр болохоор тэрнийхээ холболтуудыг ер нь бичиж авч сонирхуулах гэх юм уу, одоо ер нь халах голоос явах хугацаа төгсөж байгаа болохоор дараа нь ч гэсэн өөртөө харах гэж ер нь нэг өрөөгөө гоё бичиж авъя да гэж бодлоо. За тэгээд анх өрөөгөө хүлээж аваад хэрхэн иймээс ийм болгосон тухай аяллаа эхнээс нь харуулъя. За одоо ирээд яг 4-5 өдөр болж байгаа юм байна. Тэгээ 4-5 өдөр болоход нөгөө хитрхийг ажилтай байлаа. Тэгээ ерөөсөө өгсөн өрөөндөө нэг сайн орж иж чадахгүй. Тэгээ орж ирсэн ч гэсэн товшуулах юм юу ч байхгүй. Энэ ингээд сумын дэлгүүрт ганц л дэлгүүр гэх юм уу, мөлт дэлгүүр байгаа. Тэгээ тэр дотор юмнууд маш үнэтэй хэрнээ сонголт багтай. Тийм зүйлс байдаг. Тэгээ дээрэс нь одоо тавилах ч гэдэм үү, тиймэрхүү юм дээр ер нь бол аймагаас авчруулахаас аргагүй. Тэгэхээр чинь унаа унаш, тэгээд цаг, тэгээ ям дэлгүүрээ өөрөө явж чадахгүй юу, амжихгүй угаасаа. Яадаг юм л сумаас ингээ аймаг сум хоёрын хооронд машинаар 6 цагийн зайтай. 6-аас замаас шалтгаалаад 6-аас 10 цаг. Би одоо эрэхтэй жишээ нь 10 цаг явж ирсэн. Өчигдөр чой болсон хотод ирсэн. 98 өнгөрөөгөл дөнгөж орж ирээд. Тэгээд энд таних хүн байхгүй, тосох хүн байхгүй. Тэгээд шууд вокзал дээрээс такси аваад тэгээд нэг та нэг гайгүй хүн буудал руу очоод гэх тийм буудалд ирээд хоноод тэгээ одоо 12 болох гэж байна. Халах гол руу явах унаа одоо ч болоогүй. 12 цагт одоо хүртэл унаа болоогүй, жоохон асуудалтай. Тэгтээ одоо яа гэх вэ? 12 цагт буудлаа хүлээлгэж өстэй. Тэгээд одоо гарч нэг юм олж идчихээд тэгээд унааны асуудлыг онлайнаар шийдэх гэж угаасаа оролт нөөр гарцаахгүй. Тэгээд тэндээсээ хоол идчих байх явц. Тэгээд тэр хүртэл олдохгүй бол дахиад дэлгүүр хийстэй. Тэгээд тэр хүртэл олдохгүй бол энэ ямар нэг аргаар асуудлаа шийднэ. Бараг 24 цаг биш шүү дээ. Энд одоо бараг 48 цаг болох гэдэг юм байх гэдэг тий. 28 хүртэл очно гэхэр чинь 36 цаг явах аялал болох юм шиг байна да. Өчигдөр 8-аас эхлээд 8-аас 6-аас гэрээсээ гарсан гэдэг чинь ер нь тийм л юм байна. Тэгээд за орой 8 гэхэд халах голд очсон байхын төлөө. Ер нь теsto унаа олох жоохон асуудалтай байна. Яа гэх юм бол албан ёсны апп ч юм уу тийм одоо ирэх очих унаа тэндтэй айдах юмны харилцаа нь албан ёсоор зохицуулагдаагүй. Бүгд Facebook групп төр. Facebook групп нь бараг 20-30 групп байгаа. Тэгээ тэн дээрээс ингээд пост хийгээд тэндээс машин ч юм уу одоо дайдах хүн ч юм уу рандомоор олж ижил би биндийг одоо уулзахаар байгаа байхгүй юу. Тэгэхээр
энэ харилцаа жоохон хэцүү юм байна. Энэ хотоос аймаг хүртэл одоо дорн хүртэл 12 цаг явж ирээд ахиа аймагаас сум хүртэл би 10 цаг явж ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө зам гайгүй унаа сайтай ах юм бол 6 цаг явдаг гэсэн. Тэгээд би бол ингээд 4 цагийн илүү явж ирсэн байгаа байхгүй. Дундчаас нь. Тэгэхээр чи ингээд өдөр ингээд явж ирэх боломж ерөөсөй байхгүй. Тэгээд ирснээс хойш хагасаа бүтээсэн таарсан ч гэсэн 9 сарын 1-ээс нь болохоор юу тэгж явах маа. Тэгээд өрөөндөө орсон. Тэгээ өрөө маань одоо бүр юу ч байхгүй 5 хонжээ. Тэгээд нэг ийм ширээ өгсөн. Тэгээд нэг ийм ор өгсөн. Ороо бүр харин ч хүн шиг болгочоод байна заяа. Анх ирэхэд бүр ерөөсө гоц мөц юу ч байхгүй. Тэгээд юм авч тавихээр дэлгүүр гол нь дэлгүүрт нь тавьчихаар юм байхгүй. Энд хийдэг ч юм уу тавилга ингээд зардаг газар ерөөсөө байхгүй. Тэг ингээл би чи. Харин үнэхээр гоё юм гэх юм бол энэ сургууль харагдаж байна. Ингээд яваад орчихно. Шумуул аягүй ихтэй. Тэгээ хүмүүс ерөнхийдөө хил гарч тогтд юм билээ. Хотоос бол яг ингээд амьдралаа чирч ирэх юм яг наа чи ганц би хүн ганц би эмэгтэй бол ингээд ирэхэд бол аюу төвхтэй 24 цаг тэгээд 1000 гаруй километр. Тэгээд эндээ ирж тогтчих нь хамгийн зардал багтай. Тэгээд тэгэхээр хил рүү явах хэрэгтэй. Тэнгүүд хил нь аюу complicated. Нөгөө тачин тамсгийн газрын тос гаргадаг гэх юм уу одоо нөгөө юм газрын тос гаргадаг юм хил одоо шууд бид нар ингээл хагас амтсан гараад иж болно гэсэн үг биш. Ажлын 5 өдөр яг ажлын цагаар 4-гээд хэлнэ бүр хаатай гэж байгаа. Тэгэхээр бүр өдөр гарч ирэх хэрэгтэй болно. Тэгээ хилээс юмнуудаа аавна. Тэгээ хилэн наслал бас яг хот биш штэ. Тэгээ зүгээр юм бомб байгаад байгаа гэж байгаа. Тэгээд хилээс нь одоо ингээд тогтчих хэрэгтэй болно. Тэнгүүд одоо багш нар чинь яг ажлын цагтай. Тэгээд хилийн ажилдаг цаг яг багш нарын ажилдаг цаг таарчж байгаа. Тэгээд тэр нь ер нь жоохон хэцүү. Тэгээд би саяхан өчигдөр 5 баагаас одоо тогтчих юмнууд загсан. Ядчлалны хуцаа тавих тавиур хөргөгчгээ хийвсгээд би нэлээд юм авсан. Тэгээд дараа 7 хоног гэхэд тогтчиж чадах байх л гэж найдаад л байж байна да. Тэг өнөөдөр бас махтай болсон. Сумд чинь яг нөө ингээл махны дэлгүүр шиг байдаггүй юм байна. Ихэнх хүмүүс нөгөө ойрхон малтай айл хамаатан садантай байдаг болохоор тэндээсээ махаа татчихдаг. Тэгэхээр суманд нэг үхэр гаргалаа гэхэд үхэр гаргах өдрөө зар тавиад тэгээд айлууд нэрж авдаг. Тэгээ өнөөдөр ацаалж үхэр гаргасан байна. Тэгээд сайн тал нь шив шин мах идэж байгаа юм л да. Тэг өнөөдөр нэг юм махтай залглаа. Аймагаас 2 ширээ захиад өндөрсөн аахгүй. Энэ гал тооных нь айгүй том. Энэ болохоор хичээлийн одоо ажлын ширээ. Ажлаа их батарей дэрлэг бол явахгүй мэн үү. Зүгээр аптекаараа үдсэн чинь бүр шал худлаа. Угаасаа худлаа гэдгийг мэдчихсэн л да зөвөл үдсэн. Тэгээд батарей дэрлэл маргааш олоод яаж ч аваа босхондоо гэж утсан чинь мууга мэдхгүй хөшигний зам авцаа. Хөшигний зам авцсан болохоор одоо цохилттой дрил бас хэрэгтэй. Бүх төрлийн дрил хэрэг болж байна да. Энэ болон төмрийг ийм хайр бүтээгдэхүүн байсан гэж юусоо бодсонгүй. Хичээ. Өөр хойч сэт шүү.
Ингээ арчаагүй дээр ихтэй аминд орж байна. Yay, дуусчихлаа. Энийг усрах гэж л их юм боллоо доо. Энэ л гайгүй. Тэгээ ийм хоёр том ширээтэй болсон чинь яг ингээ гэр дүүрээд айгүй сайхан гэр шиг аятайхан болж ирж байна. Сэтгэл санаа ч гэсэн. Гойнаа. За тэгээ хөшгээг болохоор аймагт нэг торгоны дэлгүүрлөө шууд ороод тэгээ материалаа сонгоод тэр дорн зүгээр хэмжээгөө хөгөөд дээр нь ингээд оюулцیں۔ Бараг л 20 минут болсон баг. Тэгээд нэг хийлгэж байгаа юм чинь ингээд энэ ингээ ил харцаагаад хараа амар муух болохоор бас энэнийхээ хэмжээгээр нэг оюулцсан. Ингээд балталцсан. За ингээд миний өрөө 18 м квадрат. Тэгээд 0 бол нөгөө сургуулийн хүүхдийн дотор байр болохоор багш нарын дээр давхартай байдаг. Хамтдаа 0 ингээд ширэлдэг. Тэгээд 18 м квадрат өрөөг аваад ерөөсөө бараг л бүх юм өөрөөсөн. Яг өрөө маань л өгөгдсөн болохоос биш бусдаар бол бүх юм маань бэлэн бус байсан. Тэгээд бүгдийг нь ихнээс нь хийсэн. Одоо жишээ нь хөшигний зам тогтоох. За тэгээд өрөөнд бол нэг л арзайтаг ажилтдаг. Бусд нь ерөөсөө ажилтгүй байсныг нь одоо ингээд цахилгааны утас татуулаад ингээд бүх одоо арзайтгуудтай ажилтдаг болгох гэх мэт одоо ингээд хоёр талд ингэж цахилгааны утас ингэж татуулж юу яасан одоо тэрэн тэгээ ер нь ерөөсөө энд бол хоёр том цөмхтэй л ирсэн хувцс болоо одоо ноутбук юу гэдэг тийм хүмүүдэл ирсэн. Тэгээд энд одоо ингээд амьдарч байгаа бүх юм байна. Одоо яг өөрөө цуглаас авсан юмнууд байгаа. Тэгээд нэгэнт одоо нүүн гэдгийг мэдчихсэн болохоор хуучин ажилласаа гарахаас өмнө ер нь дансандаа 7 сая төгрөгтэй ирээд тэгээд 7 сая төгрөгөөрөө тогтсон. Тэгээд миний болохоор 5 баавгаас ихэнх юмнуудаа захиалаад хил дээр авчираад хилээсээ татаж авчирсан ийм одоо байдлаар тогтсон. Тэгээд нэг стол яг 7 сая мөн толол тэгэл таарсан л та. Манайх болохоор яг нэг олон улсын хил биш энэ нөгөө нэг хоёр улсын одоо энэ хил орчмын сумын анжгааг одоо хил орчмын сумын одоо энэ иргэдийн харилцааг дэмжих гэх юм уу нэг тиймэрхүү зорилготой хил болохоор мис хутган зүйл болон модон идэл ерөөсөө оруулдаггүй. Тийм. Тэгэхээр би бол яг модон болон тийм хутган төрлийн юмнуудаа бол аймагаас захиалаад тэгээ бусдыг нь бол 5 баавгаас аваад жижиг сажиг юмнуудыг хил дээр идэг жижигхэн одоо манайхаар бол нөгөө бүх бараа 5,000 энэ гээд нэг гэр ахын бараанууд идэг шүү дээ. Яг тийм дэлгүүрүүдээс ерөнхийдөө цуглуулсан. За эндээс ингээ үү тарагдж байна. Тол тавьсан. За тол тавиад за үүдэн хэсэгтийн за тэр гутлын тавиур, хөлдөөгч, хөргөөгч тэгээ энэ дээр байгаа бүх юмнууд. Тэгээд энэ хоёр ширээг авах юм бол угаасаа сая харуулсан. Аймгаас нөгөө модон юм захиалжлахгүй болохоор аймгаас энийг мужааны газар дээр очиод тэгээд шууд хавтангаа тайруулаад авчираад өөрөө тэгээд өгсөрсөн. Тэгээд энд ийм модон бас идэл авч болохгүй болохоор 5 баав бас хөтөл нухж агаад энэ ийм төмрөн ийм тавиур. Тэгээд тэр жоохон филтц юм аа. Энийг би 5 давхар шүгэ авсан шургуул авсан хгүй. Тэгсэн чинь 5 баав дээр нөгөө хитрхи зургийг харж агаад 3 гэдэг тоог нь харахгүй өөрөө 5 давхар 6 давхарч лөө ийм шургуулга авч ийн гэж бодоод авсан. Тэгээ 5 баав руугаа бичээд энийг нэмж болох уу? Ахаа давхар нэмүүлж болох уу гэж болохгүй гэдэг. Тэгээд авсан.
За тэгээд нэг худалдаа авалт бол ийм хевс. Би хевсэнд үнэхээр их дуртай. Тийм болохоор уусаа миний баг худалдаа авалтын хамгийн энийн тэргүүн дэр нөө хевс байсан. Тэгээ 5 багаас ухаж агаад хэмжээгээ харж агаад тэгээд ийм хевс авсан. Мэдээч ирэний их үнэтэй биш болохоор бүр яг нөгөө Монголын ноос хевс шиг биш жоох юм жоохон хариугүй гэх юм уу. Ийм тэгтээ яг бол ингээ хангалттай байдаг хевс. Тэгээд энэ хевс байж гэр илүү тухтай гоё идэг. За тэгээд мэдээж хэрэг ийм цаасан гэх юм уу. Ийм шкаф гэж хэлж болох бах. Одоо шкаф цаасан ч гэсэн хамаагүй шкаф өстэй тий. За тэгээ энэ бол ерөөсөө миний сумандах амьдралын одоо гол тухтай амьдрах их үүсвэр хамаг одоо амьдрал тэн мэнэ. Тэнгүүгээр бол ерөөсөө халахгүй амьдрна гэсэн ойлголтоор байхгүй. Тэгээд яг өвлийн илрэлт бол бараг л 24-д болоо тэнтэй идэг болохоор ингээд байнгын ус ингэж өрөөнийхөө бараг л өнцөг булан бүрт ус тавьдаг. Тэгжээж л амьдрын шүү дээ. Бас хэцүү шүү дээ. Тэгээд нэг хэсэг чинь яг ирчээд амар дайсаас угалсан. Аймагт нэг дайсаа идэг байхгүй. Тэр дайсааг бол хашраасаа. Тэгэл энд байгаа жижиг сагснууд одоо юу идэм бараг юмнууд арай жоохон царайлаг юмнууд нь бол бүгд дайсагийн. Тэгэл яг нэг амьдрах гад тустааж байгаа хүнд чинь дайсаа бол зүгээр мөрөөдлийн дэлгүүр. Тэгээ нөгөө энэ номингийн нөгөө care for гэдэг лөө номин байд номингийн care for хаа тий. Бас нөгөө юмнууд юм хямдхан царайлаг юмнууд зардаг. Тэднэрийг бол өстой аймагт бол хашраасаа. Тэгээд тэгэл нэг 2 сарын дотор тогтсон доо. Тэгээ одоо 2 жил болсон байна. Сая тогтчихсэн үеийн ус би баг ийм л өстойсэн баг тий. Одоо ийм болцсон байна. За тэгээд энэ 50-ыг харах юм бол эмээ бол намайг юм бурхантай агаараа гэд юм бурхан өгч явуулж үзье. За тэгээд нэг л мэдсэн чинь баахан номтой алдсан байсан. Зүгээр л одоо уншиндаа гэсэн номнуудаа хотоос зөөгөл хэлсэн чинь нэг эрэл зүйсэн тэгсэн чинь л ийм болцсон. Энэ би нэг сумын бүжгийн аврагсан юм аа. Ичмэр дамжигдаа гэдэг шиг. За тэгээд энд нэг юм бэлэг дурсгалын юмнууд байна. Би тэгээ нөгөө ээж автайгаа амьдардаг байхад юм бэлэг дурсгалын юмнууд нэг дуртай биш байсан л та. Тэгсэн чинь яг ингээ яалтчгүй ингээд амьдраад ирэхээр хүнд юм царайлаг, өнгөлөг, ийм гоозын одоо хэрэгцээг хангахуйц юмнууд заавал хэрэг болд юм билээ. Тэгжээж ингэж жоох юм бүтэн тайвширмаар гэрээсээ гоо зүү олж авмаар болдог. Гой өнгөтэй, гоё те жоохон цэцэг, бицэглэг. Тэгээ намайг цэцгэн дуртай болохоор ингээ хүүхдүүд айгүйх юм өөртөө хийдэг ингэж цэцэг өгдөг. Айгуу гоё тий. Тэгэл цэцэг харахаараа л надаа өгнөө. За энийг бол би өөр авчирсан. Энэ алтан цолыг. Би алтан цол дуртай. Тэгээд ингээл хүүхдүүд айгүйх цэцэг өгнө. Энэ бас өгсөн цэцэг байна. Юм байна. Тэгээ 18 м квадрат өрөө гэсэн дээр бас нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад. Ингээд энэ Teacher Mongolia анх бүрэлсэгчтэй одоо хөдөө орон нутаг руу хуваарлах юм өөрсдийнх нь саналын ер нь багцааг нь авдیں۔ Яг тэр саналын дагуу явуулна гэсэн үг биш. Гэхдээ ингээ хоёр талаас ингээд аль талдаа ийм сэтгэл хангалуун байх үецээр зохицуулахын тулд ийм саналыг нь авдаг. Ер нь ямар хөө газар байвал зүгээр вэ гэдэг. Тэгээ бид тэрэн дээр ингээ 3 мэдэлж байсан. Нэгдүгээрт нь болохоор хотоос хол байх хэвээр. Хоттой ойрхон байхгүй. Аль болох нэгэнт явж байгааг холын амьдрал үзмээр байсан. Хоёрдугаарт нь болох юм бол би өөрийн гэсэн өрөөтэй байх хэвээр буюу нөгөө байгаа ингээд орчноо хүнтэй ингэж хуваалцаж хэрэглэхгүй. Нэг өрөөндөө би ганцаараа л байна. Тэгээ одоо хоёулаа ч юм уу гуруулаа ч юм уу байдаг тийм одоо нөхцлөөр бол ингэ байхгүй. Яг нэг өрөөндөө ганцаараа байна. Гуравдугаарт нь гэх юм бол дотор нойлоо шийдсэн байх. Нойлоо дотор байх одоо боловсон нойлтой байх гэдэг ийм юу тавьсан. Яг гэх юм бол өвөл тэгээд ийм гарч бидсэн гэдэг бол яг хотоос яг цэвэр хотоос ингээл паалын жорглонгоос очиж байгаа хүнд бол асар хэцүү бөөр нуруу гэдэг ингээд маш хөвчтэй болох эрсдэл өндөртэй тасаагүй зүйл болохоор тэгэхээр дотор нойлтой байх хэвээр.
За тэгээд мэдээж хэрэг дотор нөлтөм чинь цэвэр бохироо ингэ шийдсэн. Усаа авдаггүй бол тэгээ сайн биз. Ямар ч тач дотор нөлтөөлөх юм бол за ямар нэгэн байдлаар ус авах вэ нөө эсвэл гал төлөх вэ нөө тэрийг нь бол ингэ болгож болж байна. Ганцхан 0 дотор гэдэг ийм шалгууруудыг тавьж ирсэн. Тэгээд халахгүй болохоор шинэ сум төсөл хэрэгжсэн байсан тухайд 18 онд тэгээд энэ сумын сургууль цэцэрлэг юм дотор нөлтөө болсон байсан болохоор ер нь бол яг энэ саналуудаараа бол халахгүй миний одоо саналд яг таарсан халахгүйн хэрэгтэй хүнэн ч гэсэн монгол хэлний багш гэж таарсан. Тэгээ ирж ирсэн. За нэг иймэрхүү л байна да. Тэгээд аливаа газар шинэ газар тогтчихно гэдэг бол амаргүй ялангуяа ингээ ганцаараа байгаа эмэгтэй хүнд туслах эрэгтэй хүн ч юм уу машин байхгүй бол маш хэцүү. Тэгээд намайг тогтчод бол манай яг энд тосож авсан Teach for Mongolia-гийн маань өмнөх жилийн одоо оролцогч Золоо маань угаасаа тасч авч ирсэн. Золоо бол төшөг тулгуур маань байсан. Тэгээд золоо өөрөө золоогийн нөхөр одоо л миний найз нар мандах. Тэгээд машинаараа энэ хоёр маань бол маш их тусалсан. Тэгээд бүх юмыг зөөж авчрах инээ тэрэ хил рүү явах орох гарах чөлөөд ингээл тэгээд тав багаас юм захиаллах яаж хил дээр яаж авчрах хилээс яаж гаргах гэл маш олон юм дээр тусалсан. Тэгээд үнэхээр баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол шинэ газар тогтчохоор ирсэн бол мэдээч хэрэг өөрөө ингээд сонгоод ирж байгаа болохоор санхүү бүх юмудаа ер нь бол төлөвлөөд ирэх нь бол тодорхой тэр нь зөв зүйтэй. Тэгээд ер нь бол яг төлөвлөгөөнийхөө дагуу бүх юмудаа аваад тогтчоод яг таарсан. Тэгээ энд сая харагдаагүй юм бол нэг автомат аваалга маш авсан маа. Залуутай нийлээд. За тэгэл ерөнхийдөө ингээд тогтчиж дууссан да. Тэгээд 2 жил маш гоё өөрийнхөө амьдарч байгаа өрөөгөө орчноо хамгийн тухтаагаараа хамгийн одоо гэр шиг байлгах гэд бол айгүйх анхаардаг. Тэгээд анх ингээд 8 сарын 28 лөө 29-нд халах голд ирчээд тэгээд нэг сар гарны тогтчулж ерөнхийдөө дуусч хахад ээж аав маань нэг сар 10 сарын дундуур ирж исэн. Тэгээд 10 сарын 15-нд ирж исэн. Тэгээд ирчээд бол амар юм сэтгэл хангалуун инээж исэн. Тэгэл нөгөө модон ширийн нисгэлээд бүгдийг би өөрөө өгсөрсөн байгаа штэ. Тэгээд тэр болгоныг ингээ харчаад айгуу сэтгэл хангалуун байсан. Ийм үнэлгээг зүгээр гарцаараа тавьж байгаа нэг гоё байсан. Гэрт очиулах те байгаа гэрээ гоё болгоно гэдэг бол хүний амьдралын хамгийн аз жаргалтай гоё процессуудын нэг. Байгаа газартаа хамгийн гоёороо амьдарч байгаарай. Гэр гэдэг бол хамгийн тухтай, дулаахан чамайг татж идэг. Тэгээд ийм сэтгэл зүрх байнга тэмүүлж идэг газар байх ёстой. Тэгэхээр тийм одоо орчныг бүтээхийн тулд хувийн зохион байгуулалттай, санхүүгийн сахилга баттай зөв төлөвлөлттэй байгаарай. Тийм байх нь чухал шүү гэж хэлээд энэ логод босгоё.